зооногч нь хэллээ дээ. Ородой, ороха, суу бэсэг, түгээмэс, тогтох, орон зай, түүнэс, улбаа, тай, эргэлт, тогтолцоо. Ордойтон өрсөд аль хэрвээ хов орохаантан хэдий олон байна. Соо бэсэгтэнгүүд соргаар цоглон эвлэж чадаж гэдгээр энэ бэлгийн эрен гэжиг хэр тогтоон бийжүүлж байна вэ гэдгийг ширүүн тодолж болсон. Миний үзэхээр маш сул боловч очлоодол байна. Хэрв заяан туршиж шинжлэх ухаанчид тархин гавлаа тэлж эхэлбэл түмэн үедээ хоолтой дулаан босгоо. Гэвч заяаг нь танихгүй цаг хугацааны сүлжээсэнд огторгойн уудмыг орших орон зайг тархин гавалдаа өгөж дийлэхгүй бол хэвтэлхий эргэлтээсээ эргэлт жамаа төвшөтгөхийн тулд иймсэн олныг бужигноос багна жамын арын шин эргэлтийн зүй тогтол юм. Энэ бол яг миний сэдэв болго. Эндээс чи юм охов? Миний ойлгосноор бол хэрэг хүмүүс өөрсдөө гэж би хэлэнгүй. Заяа төрсөд гэж хэлмээр байна. Бүү улаач гэд төрч хөөрөө. За тэгвэл заяа үрсэн өөрсдийнхөө үр хариуцлагаа ухаарахгүй тэгээд аж төрөд яваад байх юм бол ирээдүйд байгаль дэлхий зам нь ямар нэг хийх вэ? Энэ онцод ямар нэг болох гээд байна. Тийм болохоор эртнээс юм сэрээд юм хийхгүй болохгүй нэ гэсэн утгасан байна. Сүрдүүлэг бос зүгээр л жам ёсны эргэлт бөлгөө. Үйлдэлээс үүсэж буй үр дүнгээс түгэж буй түгэлэг бөлгөө. Айлган сүрдүүлэлт огтоос бус айсвэ ирэн солигдож буй дохо бөлгөө. Шинж чанар ховсон өөрчлөгдөж шинжлэх ухаан төрөлдөд удвал хүмүүн өөрөө хариуцлагаан гэж эрхэд дээдлэн орлогч хийгээд хохирогч болвол жам хомхын тоосны аяар эвдэрдэггүй юм гэдгийг л хэлэх гэсэн юм. Жам уухай төрөлгөөрөө хэнийг барьж төрөн алсын алсад цөлнөө доороо дэвслэн мөхөөнөө эрэгдгээрэн эргэж энэ цаг хугацаа орон зайн сүлэлтэн байх ондаргыг мандхи
Тиймээс Христийн бус бидэнд айх аюул нэгчөөгүй. Хөөрөн бид төрсөн тоонорт олон сонголт бас үгүй. Жамаа таньлаа гэдэг нь авхирлаа таних нэр гэвч олон утга орхигдож байгааг сануулж хэлье гэж санааширсаар одлоо. Өвгөд олмаар бодолсож өн үгсийг ойлгох бивсэг сайтар бэлдсэн гэж охож байгаа тул өдий ойлгомжгүй зүйл хүрнээгүй л гэж би санах юм. Чи охож байвал бусд нь чадна. Чи биелхөө. Мэдээж таны хэлж байгаа үгсийн цаана олон утгачлал би одоо өөрийнхөө ойлгож байна. Ухаан чадлаараа л ойлгох шин. Заяатан өрөөсөд гэснээс заяаггүй гойлохчин ер нь байна уу? Тэр баг бүгдээр л зайг өрсөл болж байгаа юм байна. Зайг нормал. Заяан заягдаад хүмүүн болоод төрчихжээ. Зам биерхийцэд өөрийн гэсэн орон зайг эзэлж цаг хугацаанд оршихоор мэндэлжээ. Түмэн үеийн өгөөстөр хүрнэ шивэнэж босохч гээл энэ цаг хугацаанд бид оршиж байна. Ирэх цаг хугацааг өмнө одоо ирээдүй гэж гурвал хуваад юм бол тоосонтой тархин хязгаар гэдэг нь тэр байлгүй дээ гэж би хэлбэл чи юу гэж бодох вэ? Мэдээж энэ хязгаарлалт нь бол мөн бол мөн. Гэхдээ шаардлага байгаа болоод өнгөрсөн одоо ирээдүйг гэсэн зам дээр хүмүүс ярьж үйл хэрэг ойлгож чиглүүлдэг юм болоо. Хэрвээ өөр илүү янз бүрийн оруулах юм бол илүү тэлэх гээд үзэх юм бол тэр нь үйл ойлголцол гаргаж магадгүй. Тэгэхээр яг шаардлагатай хязгаар Тэгвэл байдагтаа баригдаад байгаа байрандаа тушигдаад сууж л бай. зүгээр 3 цаг гэдэг нь ерөнхий үгтэй хэл шинжилж гэхүүд одоо бусад хэлийг ингээд ажих юм бол байнгын хэл гэхэд л жишээлбэл 24 цаг байгаа юм шүү дээ. Тэр чинь бас нэг өөр хад хүнцэг байгаад байна. Монгол хэлч гэсэн бас нэлээд их цаг хугацаа ярьж болдог. Тэр бүхэн багцлах юм бол гор хоо гэж болно. Утга нь бол багтлахын тулд өвгөд бид 12-оор цэгцэлсэн байж мэдэх юм. Ямар 12? Эдний зүйлээр болж байдаг эргэн цагаан ёсгон цаг хугацааг өнгөрсөн одоо ирээдүй бас 12 амтнаар төлөөлсөн буулган авсан ухааныг юу гэх вэ? Цаг онтол юм болоо. Яагаад 12 амтан байдаг юм бол холгон жил өнгөрсөнд ч бас өнгөрсөн ирээдүйд холгон жил болно ирээдүйд одоо таарах таарна. Холгон жилийг өнгөрсөн одоо ирээдүйд хувааж ховчлох арга байна. Өнгөрсөн одоо ирээдүйд гэх юм бол нөгөө ямар мах бод гэдгээр бас хувааж үзэж болно. Тэр боломж болсон. Бододч давтагдана. Тийм үү? Тийм ээ. Тэгвэл
өнгөрсөн одоо ирээдүй гэж байхгүй. 12 цаг хугацаа гэж байна гэвэл энэ тархин говьд чинь хэдий хэмжээний үгүй эсвэл үүсгэж байна вэ? Хартан зүг өөрчлөгдөж байна гэж юм. Нас яг Өөрчлөгдөж байна уу? Эсэргүүцэж байна уу? эсэргүүцсэн гэх юм бол зүгээр өөр харах өнцгөрөө энэ харах өнцгийг өгөөсгөж ийн үгүй юу гэж байна. Гэтэ нэх өгөөсгөд гэж байхгүй юм шиг аль аль нь л тал талдаа л яг хэрэглэж байна. 12-оор ээлжилдэг гэвэл цаг хугацаа гэдэг чинь ердөө давтагдмал шинжтэй тогтмол зүйл юм болов эсвэл өнгөрсөн одоо ирээдүйн хэлхийгээр орсож байдаг орсгол юм уу? Хэлэлтээр юу урсгал гэж ойлгож байна. Тэгэхээр тэр урсгалыг бид нэр зүгээр ойлгохын тулд энэ давтамж руу Мөнхийн цаг хугацаа төсөөлөлт чинь багтах уу? мөнгөс багтахгүй. Тэгээ төсөөлж байна. Мөнгөс Мөнх юм бол хязгааргүй эсвэл тойргоор орсон аль нь вэ? Нэг цэгээс хязгааргүй төгөн эсвэл нэг цэгээс эргээд нөгөөдөө уулзсан. тэгээд Түгээд хаажихын хүрэх газар байх хэрэгтэй болсон. Үгүй бол утга нь юундаа оршоод байгаа юм. Хязгааргүй бөгөөд эргэлт гэвэл эд нэг утга эсрэгцэн утга. нэг утга ойлгож болох юм байна. Миний ойлгож байгаагаар бол яагаад энэ эргэлтэд байна гэх юм бол улам сайжрахын тулд эргээд байгаа юм болов гэж. Яагаад гэж би асуулаа. Эхлэх цэгээс хязгааргүй рүү төгөлөө гэвэл хязгаар нь хаад вэ гэж асуусан. Цаахан яачгүй Цаг хугацаа хойноос урагш чиглэлтэй орсгол юм бол хязгаар нь хаана вэ гэж асуугаад байна. тэгэхээр яачгүй за хэдийгээр ингэж эргэж байгаа юм санагдаж байгаа ч гэсэн өнгөрсөн одоо ирээдүй гэдэг өнцгөөс харах юм бол яг өнгөрсөн рүүгээ буцаад авчихгүй шүү дээ. Гэхдээ зүгээр ом тооллороо яриад үсэх юм бол одоо нарыг тойрж байгаа өдөр шин болж байгаагаар яах юм бол яах вэ? Эргэж байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн буцаагаад болж явахгүй баха. Зүгээр ирээдүйн хаана гэх юм бол яг эхлэх цэг дээр ийж болох ч гэсэн өөр хэлбэрт ирнэ шүү дээ. Тэгэхээр яг бүр бүсд эргэх мөн үү гэхэд бол бас биш юм шиг санагдаад байна. Яг тэр хэлбэр нөр болохоор цэг нь мөн ч гэсэн хэлбэр нөр Ажихан хөрнөж болно гэвчтэй. болно. Янзын өгөгдөл зүйтэй өрсөдөөс юмрууд нь төрүүлж сэрээд үлдэсэн нь унтаад байгаа талаар бодож үзв. Өнгөцгөл бодож байсан энэ талаар. Яа нарийн ширийн утга учрыг тайлж байгаагүй. Юу гэж тайлав? Өдөр хөвлөгдсөн бодол гэж боддог. Яагаад шинжлэх ухаанд хөвлөгдөхтэй баг байдаг юм бол Тэд нар өөр хүчин зүйлсээр хөвлөгддөг юм болоо. тэд нар яг зорилтод үүрэг даалгавартай хөвлөгддөг байж болох. Тийм ээ. Зарлтад бүр Түүнийхээ үнэрийг нэг шинжчихвэл тавьдаггүй юм гэж дуусна. тэр хүнээс шалтгаалх баг гэж жишээлбэл одоо миний ойлгож байгаагаар бол шинжлэх ухаан шиг яг өөрсдийнхөө юм ингээд хийсээр байгаа яг тэрэндээ ингээд бүрэн гүйцэд
бол би сэтгэлээ шингээгээд Би зүгээр л онол цээжлэн цэцэрхэгчдэг огт хэлээгүй шүү. тийм ээ те. Яг тэгээд үүлэндээ шамдаад явж байгаа хүмүүс эцсийн эцэст одоо илүүтэйгээр одоо бэлэг талын амиг хүлэн зөвшөөрөх хэмжээнд хүрдэг болов гэж бодож байна. Яг анхандаа одоо яалтчгүй үе шаталтай явдаг болохоор тэрийг төдийлөн харгалзаж үздэг болов. Үгүй. Сүнсэйгэн сэрэх очин гялс хийхгүй учраас тэд юундаж хөглөгдөх юм дээ. Тиймээс намайг хэрхэж огторгой удам руу нисээд байгаад өршөөтэйг. Цаг хугацаа орон зай. Түүнийг татасх нь хэнд хэрэгтэй юм бод хөрстийн өрсөд аргаар амьдран гэж атга тариха. Цаажилж буй өрсөдөд хандаад болчих юу. Миний өвгөний ард гон атга нуугдаж байна гэж би сайрхахгүй. Гэвч очихтай болоод альдаж байгаа гэдгийг санагдав. Цаг хугацаа орсгол бас тогтмол шинжтэй. Шинж чанараар нь тайлбарлан өнгөрсөн одоо ирээдүй орсгоч мөн чанартай бол тогтмол. Тогтмол гэдэг нь хөдөлгөөнгүй гэсэн үг бас. Харин давтагдмал бус. Харин мөнхийн хөдөлгөөн, мөнхийн хөдөлгүүр, мөнхийн эрчим хүч. Цаг хугацаанд аршаадал байх шиг. Та нар дулаалгаар дутлаа гэж дуулаад би ухаан нэмэрлэхийг хүсээд байна. Гэвч миний үр хим физик математик юу вэ? Яалаа. Зүй тогтолыг шинжлэх ухаанд тун тааруу онта үр юм. Яагаад гэвэл бэлэг авьяас нь илүү түгээлэг шинжэндээ заяагдсан үр юм. Харин түгээснийг нь тасах хэн нэгэн үрд зориулж үдийтэйг олдож байвал гэвч яг үгээр нь яг үйлээр нь айлдъя гэвэл улаачийн тархинд өргөлөх уур ухаан бүхэл онож айлдах үгэнж алга. Тиймээс мэддэг жаахан ар сэдвэрэн төхөөлөн айлдсан. Тэгвэл та өрсөд бүгд өөрийн заяатай, өөрийн өгөгдөлтэй ажээ. Зүй тогтол шинжээ. Зүй тогтлого тогтол шинжилдэг ухаанчид бусан арвинтай лэнд хораа байлгүй. Та өрсөд тэгвэл ядаж түгээх үүлэн дөргөж байвал зохион. Бэлэг авьяасаа орцолж биелгээгээр дуухаараар эд ямар хүчтэй гэдгийг энэ орчин цагийн Холливуд тэрний алдартангууд тэдний түгээх хүчээр ачаал байлгүй. Тийм үү? Гэхдээ тэдний хэрэглэж буй арга нь оршиж буй холбоос бол ихтэл эрх тунхаглах.
Багтаал хариуцлагаас зүгтаах руу чиглэж байгаа байлгүй дээ. Тиймээс сонсоход төрх ажиллахгүй чихэн чимэгтэй үгсээр ороод л нүцгэн шалдан гүйгээд л нүдийг чинь хожиралан унтаа сэрүүний завсар зөөрмөглөн байхад чинь буцааж бүүэлээд л бид татаж босгоод л тэмцэлдэж байна да өрсөд мэ. Тэнд бэлэг авьяастангууд юугаа хийгээд сэрчгээд авьяас бэлгээ гүйцэд агсахгүй адхаж ярахгүй суугаад байгаа юм. Хүн бүр өөрийн өгөгдөл заяатай. Тэрийг нь би өмнөөс нь олох юм уу? Бид олж өгөөгүйгээрээ буруутай гэв. Хин олох юм? Хиний заяа юм? Олох гэхээр очиж бүтчээд төөрч бодлаад тэрийгэ сэтгэл готрал гинөө нэг нэр өгчхөөд яваа чинь сүнсээ цуцаахаас цаашгүй шүү дээ. Сүг болохоос өөрцгүй шүү дээ. Сэтгэл судлалын шинжлэх ухаан. Миний өрийг харвал шар хатанда хэвтүүлэхөө. Энэ чинь шизофренитэй юм байна. Өөрөөсөө өөр 14 зүйлч бай. Магадгүй 240 үзүүлэх юм байна. Явч ирвэл бас. Явч игэл бас. Мөн үү? Тэр шинжлэх ухаанаар бол сэтгэл готрал гэж нь юунаас үүсдэг юм? Тэр шинжлэх ухаанаар сурцаа болохоор тэднийг төлөвлөж чадахгүй. Бөгшмалаас долд ухамсарт нуугдсан шарх сорив инээ тэрэгээс. Бидний төлөвлөж хэлж чадахгүй. Тэгээд олсон шарх болгондон орилж чарлан хэвтээд фэбэлчиг энэ амьдрал гэж нь тэр чихтэй орилон босоо чарлан босоо тааж давах босож өндөх хүч чадлыг заяагаагүйсэн бол та өрөөсүүдийг яасаа гэж шалбагт өнхрүүлээд байх вдэ. Босоо дээрээ энд хуурай газар байна гэхэд миний сэтгэл гутарчихлоо гэд шалбагта хэвтээд байвал босхоогүй миний бороо юм. Хажууханд нь хуурай шинхэн нахиасан ногоон зүлэг байхад харах хараагүй тэдний зүг юм. Зүг бороо. Зүг бороогаар тэнсэлэгдэшгүй. Тухайн цаг хугацаа орон зайд нь хамаа тулж үзвэл зүг бороогийн ялгаа нүггүй л гэх юм. Тэгвэл тухайн цаг хугацаа орон зайдаа шалбагт хэвтэж буй өрн тэгээд хэвтээд байх юм уу? Босоод ядаж харах юм уу? Хин харах юм? Би өмнөөс нь харж өгөх юм уу? Та нар яаж чирүүлмээр байгаа юм? Надад арга заа тухай. Нэг юм өнцгөөс бодоод үзэх юм бол эцэг их хүүхэд байлаа гэж бодоход хүүхэд нь шалбагт хэвтээд нөхрөө гэнэ. Тэгэхээр тэр хүүхдээ зөв хүмүүжүүлж чадаагүй эцэг их юм буруу юу гэж бодоод үзэх бас өөр юм гарч ирэх юм шиг. Хүүхдээ хамт тэр гашингийн таарал яаж чадахгүй чадамжныхан суулаа юм. Эцэст үр дүн нь юу вэ? Тэрийг эцэг ихтэй хэлдэг. Эцэг их гэдгээр би нөгөө өвд эцэг бас төлөөлдөж хэлсэн та. Тэгээд би дөрөсөө сургадгаа сургаад холсон шүү. Хэдийдээ алдарсан бүхний
гойгон ирж болсуурдаад байдаг нь одоо бид болсуур ажи цаг хугацаа аран зай зөв буруу хамаатуулах гэж хөвөл буруудан олдохгүй орчлон гэжээ. Бурууг хайхгүй шийдлийг хайна гэвэл бид тэр үрийг ямарваа нэгэн байдлаар босгох хэрэгтэй болох нэ. Тийм үү? Тийм ээ. Эсвэл миний буруу юм аа. Энэ цаг хугацаанд хэвтэж байх нь зүйтэй. Хэвт гэвэл би ерөн онгод болоо. Онгод нь ялгагдахгүй, тэр нь ялгагдахгүй болж дуусаад байх шиг. Тэр үр сэтгэл готрлын шалбаагаас яаж өндих вэ гэдгээ хаяул хөөрөлтэй. Мэдээж олон шинжлэлс дагаад гэхдээ хамгийн гол энэ миний зүгээр ойлгосноор одоо яг өөрийнхөө сэтгэл хөвөм таарсан үйл эрхэлвэл илүүгээр тэрнээс орон зориг аваад үр дүнгээс Рийгэ эрхлэг танхи алга өрмөн тэнд шалбагт хэвтэж үин шүү. Юм үйл эрхлэг үнтэй ихч хүч алга. Үндих гэхээр буруу л хайгаад байна да. Би ч буруутай. Эцэг эгч буруутай. Өвөгдөөс буруутай. Энэ нийхэм буруутай. За ялаа хуваагаад үрчихье. Тэгвэл та нар ядаж босхын үлдэхүү. Бид буруугаа авъя. Та нар босоод ирэлтэй гоё. Босно. Яагаад үндихгүй байна вэ гэвэл буруу л хайгаад байна. Шийдэл гарц гаргалгаа гэж ирэх юм бол тэр шалбаагаас өсөрч босоод өнгийн цэцэг албалсан талаар унсаг унаад давхих байлгүй бэ. Одоо яахав гэдэг асуултын хариулт ердөөс энэ. Мөнийг таарсууд ойлгож байвч яагаад үлдэж чадахгүй байна вэ гэвэл яг үндэ ойлгохгүй болоод л тэр үндэж суугаад төөрхөөрөө буцаад хэвтчихэн. Энэ таарсуудын байгаа байдал мөн үү? Улаачид үргэлж тохиолддог байж байгаад л болохоо байжхан. Байж байгаад л даруулаад унжхан. Аваадаа миний үр гэтэл аваалсан шорон болов хэвтээ дөгөн. Яагаад байна? Юу нь болохоо байжхан. Юу вэ? Яава ивэ гэдэл бон асуулт. Таниж мэдхээрээ нэг болсон гэж бодож байна. Уншихаараа нэг боллоо. Сонсохоороо нэг боллоо. Тархи толгойн тав арвахан нүгэ та өрөөсөд мэдлэг гэчэр дүүрэглээ. Гэвчиг үйлдэл дутуу. Байгаагийн шалтгаан нь өр зүрхэндээ чиг зэрэлгоо яг ганц сумаар харваад оногтой ижил хэмжээнд танихгүй байгаатай л холбоотой. Чи танив уу? Чи өтөлөд өгөхийн наа хаана хүрчихсэн байхаа яг таг танив уу? яг юу хийх ёстойгоо бол таньсан. Чи ямар үр дүн гаргасан байгаа яг таг танив уу? Үр дүнгээ бол мэдэхгүй байна. Гэхдээ юу хийх ёстойгоо хийнэ. Үр дүнгээ мэдэхгүй юм чинь төмөн жим салаалахад төөрч бодлоод гацах юм биш үү? За өнөөдөр би нэгэн шийдвэрт хүрье. Маргааш тэнд чинь
Саад тохиож хаалт босё. Ялтчгүй ариг шохорё. Яна болчихдогч юм бэлөө. Мөн үү? Шийдвэр гаргалт гэдэг чинь үнэндээ өнөөдөр үнэн байвч маргааш уурмаг болчиход л бай. Яагаад гэвэл үр дүнгийн тооцооллыг нарийн сэжин бүхнээр хийн алдаад яваа өрсөд байгаа. Хийн алддаггүй байх боломж бий юу гэвэл мөн байгаа. Яаж тийм болох юм? Яаж тийм өргөн цар хүрээтэй сэтгэлгээтэй өнөд төөрөшгүй зам чигээ мэддэг бодлолыг гэвч бодолдгүй бат суурьтай болох юм. Та өөрөөсөө догтон мэдэж тосон бэлдэж тэсэж гарах ухаан гэдэл байх юм байлээ. Түүнийг хэрэглэхгүй бол айлтаж үлээгээ хийх юм үхийн гарц босоо. Чиний зорилго маргааш сөрөхөд мартагдаж байвал хэнд хэрэгтэй юм бэ? Хай цааш нь. Тэгтэл сэрчгээд өөрсдийгөө сэрсэн гэж айлтаарай да. Үл хадаадны үлэн хүслийг хүртэл үл агаар нь тэмцэхийг сүнсний чадал гэдгийг тэр чадлаа сэрээсэн өрсөдийг сэрсэн гэж би тадлана. Бусад нь бол зарим нь муухраар дагаж зарим нь замдаа төөрөж үлдсэн нь үл хоолны төлөө араатан сэтгэхгүй өн хүмүүн гэдэг чинь адгуус шүү дээ. Адгуусан зөндөө хорлогджээ. Эд өрсүүдээс үрдэн хүлээгээд нэмэргүй. Би зэмлээд байна. Нэг хэлж байна. Нэмэргүй өрсүүдээр хорвоо яах юм? Христ яах юм? Христ эргэлт тогтолцоогоо бүрэлдүүлэхийн тулд амьд оршихыг оршоож байна. Үүс галаас тэтгэж байна. Хөвчийн хөв хөх чан арив бас яах юм? Жамын тэнцэр олгодно. Хүмүүн олон адгуусан нэгтэл яах юм? Хоол хүнс хүмүүст нь шууд л хэлээ. Шууд харан амар шүү дээ. Хоол хүмүүст нь. Хоол хүмүүст нь юунаас үүдэлтэй вэ? Яруу тооцоогч хоолоо зүвшгэжтэй. Хоолгоо идээ дуусгаснаас бол болон шүү дээ. Тийм үү? Нөхөн төвжүүлэхгүйгээр нөхөж сэлбэшгүйгээр хоолоо идчихжээ. Хүмүүн аюун ухаантай хэдэж ямар муухаг вэ? Өдий зүйлийг ойлгохгүй оюун тэрэгтэн гэж байх уу? Аратан амтан хүртэл адгийг авалаж их хийгээд өрөөс аль болох тутгалддаг зөнтэй юм гэнэлээ. Мөн үү? Мэдэхгүй зарим нь байхгүй ч байж магадгүй. Тэгвэл сүнсээ сэрэх зайлшгүй шаардлага тулгарчээ. Жам толгон хүлээл гэж байна. Бид жамын зарц болоод шүү дээ. Жамдаа л үйлчлэн. Ягаад олон буугаад онгод буугаад ягаад олон өрсүүд сэрнэ гэд шогөлдөөд байгааг
урд нь хэн нэгэн тайлчгаал байлгүй. Учгийг гаргаж би өөрөө бас нэг альтчих юу л гэж бодлоо. Хэрвээ сэрэж дийлбэл сүнсэн өөрөө хөтлөөд хүрэх газарт чинь тооцоолоод үргэж дийлтгэл оюуны санда тэгвэл арга мухраар бусдыг даган дуурайж хэлснийг цээжилж цээжилснээ үлдэх гэж оромтхын оронд оюуны сантайгаас ноцолтвол илүү өгөөжтэй. Би утгаа гаргаж дийлвөө. Бисаа. Ач гимсгэж чадаа болов. Чацаа. Тийм ч учраас өрсөд бүгд өөр өөрийн заяа төргөн хотлох учиртай. Танд миний өрийн зөв миний өрийг даг гих дуу уухай бол байж болохгүй. Минийх зөв гэж ярьж байгаа юмс нь бол яг хоо эрийг барихын тулд нэгэн зөв чиглэж байгаа хүмүүс бол тэгж хэлэх шаардлагатай байх. Тэгснээс яг заяа төөрхөө болох дээр бол минийх зөв чинийх буруу гэж ярих нь бол жоохон өрөөсөл бодлоо. Туйлын үнэн гэж байдгүй гэж хэн нотолсон? Тийм хүн байдаг мó мэдгүй. Бүхий өрөөсөд оюуны санга бүрэн төгөөлдөрөөр өрлөгөн сүлэх чадамжтай юу? Хичээвэл бүрэн гэж мэдэхгүй. Гэхдээ хичээвэл сангаасаа мэдээлэл авч болно гэдэгт итгэдэг. Шууд л хариулчихъя. Бүх л хүмүүс сүнстэй. Сүнсгэл яах гэж оршоод байгаа юм? Дэвшгийн тулд юм бол. Тэгтээ яг мэдээж нөгөө зорилттой багт зорилттой биелүүлэн байж сүнсний чадамжаа ахиулах гэж. Сүнс дэвших гээд хүмүүн төрөл авчээ гэж чи хэлв үү? За тэгээд тэгэхээр Айда шинэ. За. Сүнс мөнх гэж юу? Сүнс мөнх үү? зур ингээд амьдрал өнгөрөх юм махан биетэй бидний хажууд болоод мөнх хэлгөө. Яг гасэм дээр Сүнсний өхөл гэж ямар юм байдаг юм? юу гэж байна. Мөнх гэдэг чинь ямар үг юм? Монхо гэж тайлах уу? Монхо. Мөнхо. Мөн чанар хүү суралга. Өгдөцөөсөө сурах. Ухаан хүү. Мон буюу мөн чанар. Мөн чанарыг өгдөцөөсөө сурах ухаан. Мөнх гэдгийг ингэж тайлж болох уу? За би үнэ хэлэхэд бол яг одоо л энэ чадвар сонсож байна. Урдам сонсож байгаа талын. Улаачийн судрахаж содлон шиншилсэн тойллуудыг эвлүүлэн нэгдүүлж хэлсэн Тийм үг шүү. ээ. Миний үг бас Тэгж энэ хоёр үгийг нийлүүлж бодож байгаа маа анх удаа сонсож байна. Тэгснээс тусад нь бол мэдээж мөнч байж болно. Сүнс мөн чанарыг өвөг байж сүнс мөнх гэвэл утга нь сүнс мөн чанарыг өвөг дээдсээс суралцах ухаан ажээ. бидний ойлгож байгаа мөнх гэдэг утгаас арай жоохон өөр болоод. Мөнх гэхээр Эргэлт гэсэн утгатай гэхгээ юм. Бас байж болно. Ичил утгатай гэж чамд санагдахгүй байна уу? төстэй. Яг бидний боддог юмс арай жоохон өөр өнцгөөс харж байгаа. Тэгснээс Өөр өнцгөөс харж байна уу? Өнөө та өрөөсөдийн дотоод байгаа
паспорт, тархийг чинь тэлж байна уу? Өөр өөрсдийнхөө автогаа. Өөр өнцөг гэдэг чинь юу юм бэ? Огтаас бүх зүйл тойроод өнцөгтэй шүү дээ. Тойрог хэлбэрт юу н өнцөг байна уу? Үүсгэж болох л юм. Дөрвөлжингөөр тойрно. Горволжингаар тойрно. Хөдөн чөнцгөр тойрно. Гэвч тойрог бас юм шиг. За, сүнс мөх гэдэг дээрээ огт юу? Остон үгүй болвол ахиж сэрх нь орцоогүй гэж өрсөдтэй нэг нууц дэлгэж хий. Тэгвэл сүнс мөх юм бол хаана явж байла? Алдчихлаа. Улаач мартаад байна. За устж үгүй болдог гэж нэг утгасан нэг хэлчихэд тэгэхээр сүнс мөх юм бод гэдэг. Миний асуусныг эргүүлсэд хэлчихлээ шүү. Тэрнээс өмнөхийг асууж байна. Сүнс мөх юм бол дэвших гэж иржээ гэдэг нь дахиад л дэвшээд хайчих вэ гэдэг асуулт руу хөтлөнө. Дэвших бол заавал дэлхий гэдэг гариг дээр хүмүүн гэдэг дөрвөн мөчид нэг төрхэд амьтанд бүх юмар шаардлагатай юм. Аюунаас аюунараа сүлээдэл шилээдэл авахд болоо босоо. Сүнсний талаар ярих юм бол ялцгүй өсөөсөө нөгөө тэнгэр гэдэг сэдвэр бол хазааж орчих болов гэж амжина. Яг хэрэн чин миний ялцчаар сүнс хаанаас үүссэн бэ бол тэнгэрээс үүссэн болов л гэж үздэг. Энэ сэдвэр бол тарчих хахлаа. Сүнсийг би түрүүн тодорхойлж хэллээ. Сүнс бол оюуны сан юм. Аянсан. Яг яах гэж дэвшээд байна. Яах гэж төрж байна. Бид миний хэлсэн нөгөө дэвших гэдэг гэсэн үг аа. Тэгэхээр цаана нэг зорилго байгаа юм л доо. Нэг зорилгын төлөө л яваад байна. Тэгэхгүй зүгээр ингэ үнэ би Оюуны саныг арвижуулах буюу өв үлдээх гэж тайлж болох уу? Энэ та ерсүүдийн ойлгохдогтой утга нэг авч ёстой ойлголтын зөрүүтэй байна гэж би хэлмээр байна. Дэвшсэн дэвшээгүй сүнсэглээс үлбэл оюуны сангаас хишиг хүртэх гээд байгаа махан бие доршиг сүнсүүд байна. Тэнтээс үүлээр дүүргэж дийлбэл өөрийнхөө өвийг оюуны санд юулах нэ. Түүний гарасан эргэлт үр дүнгээр оршихуй гэдэг нь оршиж, жам гэдэг нь эргэж. За цааш мэдээж олон бус 10 түгээмсээр түгэх нэ. Миний гүйлж буй үгс өмнө Монгол хөхрөх толботонд бодлоод байсан дээдсүүдтэй зөрчилдөж байна уу? хэд бол зорчилдохгүй баха. Ахаа зүгээр өсний сонголтоор бол тодорхой юм. Өөр байж мэднэ. Мэдээж би шинж чанар асуугаагүй л байсгүй дээ. Миний санах юм. Зөрөлдөж болохгүй гэж хэн хэлээ? Хэлсэн байна. Би гол нь нөгөө бусад Монгол дээдсүүдийн хэлсэн үгийг ухтаа бүгдийг ойлгоогүй болохоор
танихтай ингээд харьцуулаад үзэхээр зөрөлдсөн гэж одоохондоо хэлж болохгүй. Ер нь зөрөлдөж болно шүү дээ. Гэх гэсэн. Яагаад Өөр хугацаа, өөр орон зайд төрсэн хүмүүс арай юм шиг өөрөөр хараад тэгсэн тохиолдолд бол зөрж олно. бүгд эгээ ижил болчих бол хэн Оросуудын бас тэр борлуудын альддгаар хэн хөл болж хэн гар болж хэн толгой босгоо яаж ялах юм. Тийм үү? Өмнө бүрт мэдэх алавтай жамын үнэн мэдвэл зөнхөй гэдэг нь байдаг ч өмнө бүрт эрхэн нэгддэггүй мэдээлэл гэж хэлмээр байна. Мэдээлэл гэж байдаг өнөөдөр би мэдлэг түгээгээгүй гэдгийг өвгөр охогс тухай энэ бол ердөө үнэрлүүлээд татаж буйтай ижил. Мэдээлэг бол гүн сууж мөр үлдээдэг. Тос мэдлэг болгох эсгээ өөрсдөө л шийдэх болж бай. Юун дээр явж байлаа. Сүнсний талаар ярьжсэн. Тэрийг ч мэдээдэлгүй. Өршөөгөөрэ өн усаач бид хоёр нэгэн тархин говьд суугаа тул би усаачийн тархинд жаахан болж багтах хэрэгтэй болсон учраас ой санамж маань бас үрийхээр хязгаарлагдаад байгаа юмнаас даа. Хэрв бүтэн хэмээрээ сүлвэл энэ хэд хоногтой толгой өндийхэд тун хэцүү эффект үзүүлээд байгаа юм гэвч маргааш үргэлжлэн ирэх учраас бид балчирыгаа тэгж сэлтэмааргүй байна. Сонсон хэмээн аюуны сан төг сэрвэл бүрэнэ бус байж болно. Бүрэнч сүлж дийлэх аюуны яагаад дандаа гадаад үг орж ирдэг юм бэ? Potential. Монголоор хэлээд Чадамж гэдэг үг. аюуны чадамж буй гэвч алба байхгүй. Бид зөвхөн эцэг өвгдийнхөө аюуны сангаас сүлдэг үү? Эсвэл өөр нэгний эцэг өвгдрөө өсчиж болох уу? Хязгаар буюу чи юу гэж санаж байна? Мэдээлэл солилцсон тохиолдолд бол өөр сангаас мэдээлэл татаж болох байна. Ухтаа үзүүрсэн нэг бол яах юм? Тэгвэл заахан. Тэгээд өвдөөс ч юм уу. Мэдээлэл татаж байна. Тэгвэл аюуны сангаас сүлэхэд хязгаар үгүй нэ. Ямар дтай хоол урдч нь тавиад идэхийг чинь хүлээн суугааг өгч байна. Суу бэлэг. Суут ухаан. Суут дэлгэтэй байх ш. Тооч өнөө өрсөд
Сэтгэл готрлын шалбаагта хамран далдархнэ. Далдарвал яадаг вэ? Амиа хорлоод амьсгаа татчихдаг босоо. Ер нь ягаад шалбагт ончихсан юм бэ? Мэдээж хүмүүс бүрөөрийн тоолстой. Гэвч эрт дээр үед тар сэтгэл готрлын шалбааг нь оршоо болвоо. Эсвэл өнөөдөр санаа алдаад маргааш цээж дүүрэн амьсгалаа болов. Юу гэж бодож байна? Яг дээрүүч гэсэн хуучин цаг үед энэ сэтгэл готрол их юм байх үед бол байсан баг. Гэхдээ яг өнөөдөр шиг ингэхдээ ингэж үгээгүй л болно. Тийм болов. Байсанс байх. Гэхдээ шалбагт онсон хүмүүн ядаж босхын зэрэгдэлд хөтлөгдөх үү? Яг нь амьсгаа татчил байг. Тийм үү? Тэгвэл энэ мэдээж дэвшилийн эхлэл юм шигэ. Шалбагта хэвтэх завгүй ил хоосны төлөө үлэн хадааданда зохирогдож. Тэгээд бас элдв хар яхлаануудын гаргал болоод байгаа өрсөд хэрэг шалбагт ундаг болтоо. Тэрийг хэлж өгнөгөө. Унах нь онжил байгаа өөр арга замаар босоод байгаа юм болов уу? Ямарч байсан үргэлжээ тэр шалбагта хэвтээд байдаг үргэж байсгүй. Ямар нэгэн аргаар босоод тэмдчих. Эсвэл живэх амьсгаа татах. Тийм үү? Ийм сонголтууд байна да. Тэр удаан хэвтэх тусмаас гүнрөө нь долдор төлөө шумбаж мэдэх юм. Ямар нэгэн аргаар босолоо гэхэд ямар аргаар гэдгээ тодорхойлохгүй бол хаашаа дах вэ? Хаанаас юу сүлэх вэ? Хэрвээ чи өөрийн сонсгол өөрийн эцэг өвгдийн оюуны тооллоос сүлэхгүй юм бол юунаас сүлэх вэ? Юунаас сүлэх вэ? Сүлэх гэж мэдэхгүй. Энэ тохиолдолд нэг гаргалгаа бол яг өөртөө төстэй мөцөл байгаа хүмүүсээс өдөрж ишэлж тэр хүмүүс яаж гарсан гэдэг нь полыг ажууд энэчнээс гаргалгаа авч магадгүй. Өршөөгөөрэй үүнийг миний бодлоор би бусад руу нэлцэх дурамгүй байна. Яг бусдын тооллыг сонсоос биз. Таньдээс ахыган аваад гээгэл биз. Босхойгоо өөрөө хийнэлтэй. Харин ямар аргаар өөрөө зэдвэ. Харин өвгдийн оюуны сонгоос сөлж хүртэж босхоо. Эсвэл хүрстэн жам босын мохордлоос хүртэж сөлж босхоо гэдэг хоёр сонголт хоорондоо холилдож болох ч тусдаас үйл юм. Тусдаа үр дүнд хүргэн. Хүмүүн бүхэнд
тулгардаг сонголт. Тэгвэл за тэр ариун сайхан өвгтийн тууллыг төшиглэх ухааны гэгээгээ яаж татуулах юм? За яг тэр нөхцөл миний ойлгож байгаа бол өөрөө өөртөөгөө ярьж эхлэх юм бол Өөрөө өөртөөгөө яриад эхлэх бол дараагийн шат гэж хэлмээр байна. За өөр нэг арга гэх юм бол юу гэж болж байна. Тэнгэртэй өрс дэлхийдээ бүгд эцтэй. Сүүнийхээ дээж өөрөх ч юм уу, сайныхаа дээж өөрөх. Тэрийг яаж ялган таних юм? Бүгдээдсээ дагах ёстой гэж ер нь хэн наталсан юм? Эхний сэдв рүүгээ буцаж байна. Яагаад заавчгүй бүгд эцсэн юм бэ Тийм. гэдэг асуулт нь яг зүгээр энгийнээр бодоод үзсэн бол яалчгүй аав ээж юм уу, эмээ өвөө надаас илүү тоолдог байгаа. Ямар нэгэн асуудал, ямар нэгэн Гэвч хөрөстийн мохордол хүртэл өөрийн тоолол, өөрийн арга суузал мөхтэй шүү. тэгэл яг бүх юм болж магадгүй басан нацад сүсэл арга гэрийн дээр л чдэг. Тэгэл яах вэ их вэ гэж зөвлөд. Арга гэрт чинь хүртэл мохордол буй шүү. Яг тэр сэтлэр зүгээр тэр даавч гарах гэхгүй тэр сэтлэр өөрийн үсэн нөгөө аюулгүй орон зай хаана нэ гэх юм бол сүсэг бодол сэтгэлд одоо мөө гэх мэт. Тэгвэл яагаад ихэн хөрөсөд аюулгүй орон зай гэж өөр газраас ирээд байгаа юм? Тэд шалбаагт онсон ч босох арга буруу газраас л хайжээ. Гэвэл юунд дотоод гэдэг асуулт ундрах босоо ухаан дотоолаа. Гэхэд ухааны ундрах чинь буцаад оюуны сан. Аюуны Гасал их аван. иха сараагүй болов. Тэрнээс болоод өөр газраас утаарай таам. Санаа зовлтгүй очихноос. Тэгвэл хоочин сүнс гэж юу юм бэ? Яс санаа бодчихвээ. Тэр орд өмнө сонссон мэдээлэлтэйгээ харьцуулж болж байна. За ямар мэдээлэл сонсон гэхээр сонсон намнаас бууж ирээд тэр нэгээс гэх мэт ингээд олон үед амжилттай гаргад үдээ хүний зэрэгтэй Дэвшээд гэж. за дэвшээд хүний зэрэгт хүрлээ. Гэхдээ хүний заяанд хэдэн удаа төрсөн бэ гэдгээрээ хуучин сүнс, шин сүнс гэж хүмүүс ялгаж салгаж болох байх. Би бол удаа тэгж боддог байсан. Тэгэхээр бол олон хүний заяагаар тавьсан сүнсийг бол хуучин сүнс гэж хэлж байгаа юм. Энэ дээр л харин зөрөлтөд байгаа юм. Амар бодвол арай ч эрт юм уу? Яах вэ? Хязгаараар ирээ. Таварвар хязгаарлагдаж буй тэрхэн габалтан говд. Мэд тэр дотроо та нарыг өөрсдөө оршиж байна. Тэндээс тэлбэл сонсоглоосээ сүлэж байна гэж үзвэл 100% тэрхэн гавлын 90-95% сонсгол байна гэж зөвлөе.
Энэ шинжлэх ухаантай чинь их нийцтэй ойлголт болоод байх шиг үзэгдэх юм. Хүмүүс яаж тэрхүү 100% ашиглах вэ гэж ирж хайдаг гэж дуулаа. 5-10% ингэн сэтгэж тэгэн үлдэж байгаа юм бол сот ухаантнууд гэдэг нь магад 20% ашиглаа байлгүй дээ. Боёо хэд сүнсгэлээс оюуны сангаас 10%-ийг нэмж татаа байлгүй дээ. Харин 5-10-аас халихгүй бүр дотогш 3-4-лөө хайтан гаршсан өрс байж болох уу? Жамна. Юу хайтан гаршуулгүй? Хичээл. Түүнийг ашиглахгүй байдал талих зоригдолгүй үхэнц дорой сэтэл үгүй сүг мэт эзэн эрхээ идэлээд байвал тэлэх бос мэдрэл алдаад мэдрэл гүйжээд дотогшоо хатан гаршин шүү. Дотогшоо хатан гаршиж байгаа өрсөд зөв буруу хохирол үрдэн хийгээд эрх хариуцлагыг ухамсарлаж дийлэх. Энд мэдээж олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Сархад хүртэхээр тархины ис яадаг гэнвэ үхдэг гэнэ. Аммагад хартатайгаар утаад байвал дахиад байгуулын эрчим хэмээс холдоод байвал тэр чиний дурдсан тархины тэжээлгээжээсээ бас алсрах босоо. Одоо яагаад ихэнх өрсөд буруу сонголтоор босоод байгааг ойлгов. Шалбаг гэдэг бол яг хязгаар дээр оршиж байна. Хоосрол руу унах. Мөн үү? Утга учиргүй дах. Учраа олохгүй байх. Төмөн сэтгэлийн шунсаар шилбүр дүүсэх нь хязгаараа дээр зогсож байгааг хэлнэ. Тэнтэс гадагшаа алхам босхоо дотгошоо хатан гаршин атхуу гэдэг сонголтыг төмөн нөлөөлөлтөөр тэлж чадсан хүмүүн сүнсгэлээсээ нааш 1000% ч болов сөлбөл 1 сантиметрч болов алхах. Харин төмөн хүчин зүйл түүнийг хордуулах уран үгс болоод янз бүрийн эдээ ундаа амьсгалах амьдрах орчны нөлөөд хордуулгаас улбаатай даралт шахалтыг тэсэхгүйдээ унтаарч дотогш шигэж байгаа нь буруу арга барилаар хязгаараасаа шалбагнаасаа босох буюу хязгаараасаа дотогш арагш алхаж байна. Мөн үү? Тэгвэл хэн зүрхтэй хийгээд төвчээртэй хэн чойн сэтгэлтэй буюу зүрхэн хүч арвинтай л готогш олгодог юм биш үү? Чи зөвшөж байна. Харин чин зүрх нь чадалгүй. Зариг зүрх нь үлбгэр сол дараа тангод бол арагшаал асхаад байх бэ. За аюун тарих сүнс гэдгээс гадна зүрх сэтгэлийн хүч гэдэг. Доход нэг зүйл гараад ирлээ шүү. Яадаг юм бэ? Ямар хэцүү очих нь алддаггүй орчуулам бэ? Би бол сүнсгэлийг
Хүмүүнд наашгүй тэндээс хинч хүртгээ хүртэж дийлэх оюуны сан гэж хэлмээр байна. Буюу удамшил ээлт хүчнийг чинь тэн ирсэн хэм төдий гэж айлдах гэсэн юм. Харин чи өөрөө хэн юм бэ гэвэл зүрх сэтгэл дотроос л хайх болох үнэтэй. Зүрх сэтгэлийг хамаагүй хар цагаанаар ялгахчихъя гэж миний өр хэлдэг. Хар цагаан байх эсхийг шийдэд байгаа нь та өрөөсөө юм шүү дээ. Энэ бол та нарын заяа өгдсөн язгуур эрхөө хариуцлага. Энэ гэдэг та юу гэж чинь харцаагаар нэг шүү хүн. Бос чи юу сонсож байсан юм бэ? Зүрх сэтгэлээ хар цагаан байлгахыг шийдэх энэ та өрөөсөөдийн заяагдмал язгуур эрхөө хариуцлага. Би бол эрх гэж хэлээ. Хэдийгээр нэг заосны нөгөө талч, хоёр талч гэлээ. Зүрх сэтгэлийн хувьд хэн байхаа чи сонгох хэрэгтэй. Харин бусд нь хариуцлагын үүрэн. Буюу эрх эдэллээ. Гарсан үр дүнг биеэрч сүнсэрч удмарч хариуцдаг учраас өгöd бид хариуцлага үүрхээр бочирлээ. Оюуны сан бүхнийг хариуцсан атгахан өрстэй эрхийг өгнө. Атга өрс чиний хэлдгээр дэвшээд ирвэл хариуцагч болоод эрхэлж буй өрсөдөө тайван энэ ертөнцийн жам бүхий үлэнд эргүүлт хэлбэрээр оршиж байдгийг тунхаглана. Миний улаач намайг утгын алдаа хийж байна хэмээн бодож байвч би бол утга төгөлдөр айлтсан гэдэгтээ итгэлтэй байна. Яагаад гэвэл ард нь та өрөөсөөдийн таних эрхгүй мэддэг гэж байгаа. Эрх нь хизээ үүсэх вэ гэвэл үүсгэл байлгүй. Тэгэхээр зөвхөн үлдвэ гэж бодож байвал сүнсэглээ сэрэй гэж хүсэж байвал зүрх сэтгэлээ хизээд нь намхтгож хизээд нь хүчрхэж гэд дахиад эзэн бие гараад яв. Гэхдээ үгүй. Зүрх сэтгэл өөрөө шийддэг юм. Зүрх сэтгэл хар цагааныг тэнцвүүлдэг. Бүгд зүйтэйгээр шийдвэл хараг гэж орших оронзой алдах нь. Хараар бид яах гэж байгаа юм. Хатан гаршлаар бид яах гэж байгаа юм. Мухардлаар бид яах гэж байгаа юм. Энэ бол эргэлт зүй тогтоолын нэг хэсэг хараас цагаанаас хар, гэрлээс сүүдэр, сүүдрээс гэрэл. Эхлэлээс төгсгөлөөс эхэлэл. Юу? Тойрог буюу мөнхийн хөдөлгөөн. Оршихуй буюу огторгын юу? Энэ ч юм. Би бодож байна.
Би зүйтэй үгийг тохируулаад байна. Огторгын зүйдэл жам. Тэлсэн хэмжээнд аж нэг л хэмээр иргэн дотроо адил хэмээр өрнө. Бүх зүйлд бүх зүйл оршиж ойлгодон эргэлдэн. Зөөгөр би өндөрлөхийг хүсэж байна. Өвч өгмөн аривдаж өнтөрсөдөг маш ихэнтэйгээр төрүүлэн бас маш ихэнтэйгээр эсэргүүцэл авах хэдий ч би үүнд бэлэн байгаа гэдгээ микрофон гэчээр өөрийн улаачийн үг хэлэх чадварыг ашиглан өгүүлж байна. Энэ бол улаач өрийн ухаан бус харин багхан тэнгэрийн бяцхан онгод миний үг юм гэдгийг дуустахай. Дуус.